ингээд цаашаа олон хүнийг зөвхөн одоо бокс спортын тамирчин Борон Ганбаатар гэдэг бас нэлээд танилын Сүхбаатар аймгийн хүнийтэй. Сүхбаатарын нэр барьж явуулахаар их авраг мавраг руу явуулдаг энэ тэр их сонин тэр алтан овонд өчтдөг юм, алтан бүргэнд өчтдөг юм их сонин болдго юм аа. Тэгээд тэр Борон Ганбаатар аяг бас хүчтэй сайн тамирчин болгож гаргаж ирэх. Тэр нөгөө өөрийнхөө аваачаа тавьсан чойжлжийн цэвэн бүрвтэй рингийн дээр толдолж Сүхбаатар аймгийн Ардын Баатар болгосон хүн ч одоо энэ алтан бүрв шүү дээ. Тийм тиймчлэнгээр их сонин юмнууд яригддаг. Тэгээд энэ дээр яхаа Сүхбаатар руу ингээд олон зүйл сайн юм ярьж. Тэгээд энэ дээр яг ингээд базаад хэлэхэд Монголд нэг одоо юу гэдгийг ойлголт хугтгон дутаад байгаа. Спортын үед юу гэхээр сайн тамирчны гаргаж ирдэг одоо хөгжүүлдэг, нийтэд таниулдаг энэ үйл ажиллагааг промошн гэж байгаа. Өнөөдөр ямар ч спортын төрөлд те промошн хаалга өнөөдөр Монголд ажиллаж байгаа. Нөгөө талаас сайн тамирчныг олж хараад тэрийг олон улсын одоо тэмцээнд оруулж дээшээ ахиулдаг энэ хүнийг промотер гэж байгаа. Өнөөдөр ийм хүн Монголд хаалга. Тэгэхээр энэ хоёр хугтгооныг бас Монголд мэдүүлэх энэ одоо хугтгоо энэ одоо промотер промошны дөрмээр ажиллая гэсэн зорилго тавьж явдаг. Тэгээд таны одоо дөрөв чи хэлсэн зүйлүүд бол промотерийн үйл ажиллагаанууд те сайн тамирчин сонгож авч одоо тухайн төрлөөр нь амжилт үзүүлэх одоо энэ одоо дэмжигч ийм хүнийг бол промотер гэж байгаа юм л да. Цаашдаа бас яг одоо Монголд промотер гэж юм байх уу, юу хийдэг вэ, промошн гэж юу яад гэхээр энэ утгаар нас хөгжүүлэе гэж ингэж зориод 2006 онд бид нэр энэ Мишель Kickboxing Promotion гэж байгуулсан. Албан ёсны байгууллага одоо үйл ажиллагаагаа явуулдаг. Тулааны спортын төрлүүдээр амжилттай үйл ажиллагаагаа явуулдаг. За тун одоо утгагүй бас Мишель Kickbox Promotion-аас бас сонирхолтой тулааныг бас үзэгчтэй бас зорж байгаа. Тэгээ бас үзэгчд маань тулаанаа үзэх гээд бас хүлээж авах хаа тулаан тугаа эргээд одоо гурал орцгоо идэггүй.